Яг тэр эмнэлэгт байх хугацаанд миний хамгийн хэцүү байсан. Биш нэ айлын ганц охин, дээрээ ганц ахтай. Сар эмнэлэгт хөвтөөд энэ миний оншууд ч амар ингээ бүх хавирга хугарцсан, уушиг руугаа зоогдсон, нуруу одоо би өөргөө л яриад байгаа болохоос нөхөр өтер хамт тосолд орсон. Тэгвэл нөхөр бас хамт ингээд эмнэлэгт байгаад байдаг. Тэнд гэр бүл хэцүүдэд байдаг. Зүгээрээ хараа. Хоёлаа хүүгийн минь заяа буян төссөн. Тэгэхээр хоёул яах ч болсон чи. Хэрвээ би аавтай байсан бол гоё эрх таньж, илүү эмгтээлэг, гоё тийм зарим эмээг чаддггүй те. Гоё тийм байх байсан баг. Хүүхд дээрлэгч яхаар хайрлж исэн илүү юм шиг санагддаг. Өөрийнхөө хүссэн энэ зүйлтэй өөрөө хариуцлагатай байя л гэж боддог. Чи нэг хүн лөө чулуу шидвэл зөрүүлээд хоёр хүн чулуу шиднэ. Чи нэг хүнийг хайрлуул зөрүүлээд хоёр хүн чамайг хайрлж хүндлэнэ. Одоо би энэ хүүхдийн төлөө бүх насаараа бүх сэтгэл зүрхээ ингэж зориуллаа шүү дээ. Ингээл би тэр гэрийн гүнж байлаа. Тэгээ одоо жинхэнэ гүнж гарч ирээд үгээр хэлж боломгүй хүч чадлыг хүүхдэн төрөөд ээжтэй өгд юм байна. Тэс хөндлөн хайр байдгийг хүү охин хоёр дээрээсээ ойлгосон. Энэ нөгөө эхийн хайр гэдэг нь юм байна шүү дээ. Ингээд би биш бид болчлоо. Нэг хүүхэдтэй байхдаа би нэг хүүхэдтэй ээж хүний хүчтэй байсан бол одоо хоёр хүүхэдтэй болоод би хоёр хүүхэдтэй ээж хүний хүчтэй болсон.